За нэгдүгээрт энэ 5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг жирийн иргэд ойлгоход хэлбэршүүлэх хэрэгтэй. Бид нар одоо ингээд нэг мөрөөдлийн жагсаалт тавиад иргэд байтугай зарим эдийн засагч нар хүмүүс ч гэсэн ойлгохдохоор янз янзын тоо тавиад ийм зүйлүүд бас ингээд харагдаад байна. Ямар ч байсан бол одоо ажилсны хувьд бол нэлээд цэгцлэгэж хэлбэрт оруулах гэж оролцсон бол маш сайн. Гэхдээ зарим одоо салбарууд нь яамд нь өгд юм уу яад энэ зарим тоог ерөөсөй ойлгохгүй гад. Би нэг хэд хэдэн тоо харахыг хүссэн. Ирэх 5 жилээр манай иргэдийн бодит цалин хөлс орлого яаж өсөх юм? Дотоодын бүтээгдэхүүн дэслэг цалин хөлс яаж өсөх юм? Жилд хэдэн өөр өсөх юм? Инфляцийн төвшөнтэй уялдуул ингээд тавьдаг. Зөвхөн инфляци хаах хэмжээний нэмэгдэл гэдэг бол цалин хөлсийг огт өсөхгүй, бодит цалин хөлсийг огт өсөхгүй гэсэн үг. Одоо ийм имийг л иргэд хүлээж байгаа байхгүй. Хөдөлмөрийн өснөд доод хэмжээг яаж өсгөх юм? Ахмадын доод тэтгэврийг яаж өсгөх юм? Гэт яг ийм тодорхой бодиттой тоонууд байна уу? Би ерөөсөө хайгаад олж чадсангүй. Зээлийн хүү хэдэн өөр буурах юм. За мөн одоо тэр орлогод нийцсэн орон сууц гэж байгаа иргэдийн тоог яг тодорхой тавьсан байна сайн. Гэхдээ тэр орлогод нийцсэн орон сууц чинь метр квадратын үнэ нь ямар үнэтэй байх юм? Аль руу ойртуулах юм гэдэг асуудал байна. За мөн дээрэс нь зарим одоо улс орнуудад иргэдийн одоо энэ төрийн хийж хэрэгжүүлж байгаа нийгмийн эдийн засгийн байдлыг иргэдийн аз жаргалын индекс гэдэг зүйлийг гаргадаг болсон шүү дээ. Тэгээ ийм зүйлийг гаргачих болохгүй юм. Энд чинь ерөөсө бүх зүйлийн зангилаа нэг л үзүүлэлт байхгүй юу? Тэгээ тэр зүйлэндээ бүх зүйл нь зангиддаг. За мөн дээрэс нь дундаж давхаргын тоог одоо нэмэгдүүлнэ гэж байгаа. За эндээ хүрэхдээ 20% нэмэгдүүлнэ гэсэн байна. За мөн нийгмийн түншлийг сайжруулна гэсэн чинь шүүгөр шийдэж байгаа хөлбөмбөгийн маргааны тоог бууруулна гэж тавьчихсан. Нийгмийн түншлийн 3 талт хэлцээрийг сайжруулна гэж байгаа бол тэр чинь бүх хамтын гэрээ хэлцээрүүдийн тоог нэмэгдүүлэх, тэрнийх нь хэрэгжилтийн хувийг тэдээс тэд түргэнэ гэж байх хэрэгтэй байхгүй юу? Тэг ганцхан шүүгийн маргааны асуудлыг байхгүй болгочвол 3 талт механизм маш сайн ажиллаж байгаа болж үнэлэх нь л дээ. Тэг ийм одоо нэг хөнгөн байдлаар яаж болохгүй. Тийм учраас энийг тайлбарлаж өгнө гэдгийг хэлмээр байна. За ахмадын тусламж үйлчлэгийг сайжруулна гэдэг бол маш сайн шинэ үзүүлэлт орж ирсэн байна. За дээрэс нь нэг зүйл байгаа. Тусгай хамгаалтын газрын одоо хамрагдалтыг бууруулна гэсэн байна. Нэмэгдүүлнэ гэсэн байж байгаа. Гэтэл яг нэг үгэлхэд одоо би сая энэ зүүн Хөвсгөл аймагт очиход тусгай хамгаалтын газрын хамрагдалтыг нэмэгдүүлэхээр тэнд амьдарч байгаа хүмүүс мал маллах байгаль орчиндөө одоо тасаж зогсож амьдрахад ямар ч боломж байхгүй болцсон. Малаа бэлчээж болохгүй. Тэнд юу хийж яах вэ? Ямар ч ажил хийх боломжгүй учраас архил удаг иймэрхүү байдал руу орж байгаа байхгүй. Нэмэлт 1 минут авчих. Минут нэмж өгье. Эрдэнэт гишүүнд. Тийм учраас Эрдэнэт гишүүнд тусгай хамгаалтын газрын тоог нэмж байгаа сан. Гэхдээ тэнд чинь тансаг амралтын газрууд эсвэл хаяа очны ан агнадаг нэг хэдэн хүмүүс зориулсан юм уу? Тийм зүйл болчиход байна ш. Тэнд хэрэгжиж байгаа тэр тайган иргэд тэнд амьдарч байгаа ард иргэдийн амьдрах орчин улам хязгаарлаад тэнд одоо олигтой малаа өсгөөд бие дааж ажил хөдөлмөрлөх ямар ч боломж байхгүй болгож байгаа. Тэр ийм нөгөө талынхны эпек сөрөг үзэгдлийг харахгүйгээр зүгээр одоо тусгай хамгаалтын газрын талбайг нэмээд байвал сайхан болчихно гэдэг юм чинь хэд өрөөсгөө шүү. Амьдралаас тасархаа ширээн дээр төлөвлөж байгаа төлөвлөгөө чи ард иргэдийнхээ бодит амьдрал очиж үзэхгүй. Тийм учраас тэр тусгай хамгаалтын газрын хэмжээг нэмэгдүүлнэ гэдгээ тэр тайган иргэд тэр тусгай хамгаалтын газрын нутаг орны иргэдээс асуусан уу гэдэг ийм зүйлийг бас асуумаар байна. За тэгээд за асуултаа асууж дараа нь тодруулж хэлье да. За хариултыг микрофон нэгээс эхлэх үү? Микрофон 1. За гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын мөнхцөл гишүүний асуултанд хариулъя. Тийм. Энэ удаа төлөвлөлтийн нөгөө бодлогын баримтчгийн загварыг нийлээд өөрчлөлт оруулж ирсэн. Энэ хэд хэдэн үр дүн байгаа даа. Салбарын үр дүн. Салбарын үр дүн гэхээр одоо жишээлбэл дундад цалин хөлсний тухай зөвхөн одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар төдийгүй тэгээ эрүүл мэнд боловсрал гэд бүх салбаруудын хүрээнд хүрэх үр дүнг хэлээд байгаа. Үүний цаана яг тэр салбарын үр дүнд хүрэхийн тулд төсвийн ерөнхийлөгчийн захирагч бүр тодорхой төсвийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тухайлбал хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөр. Тэгэхээр бид нар нийгмийн түншлэлийг сайжруулахын тулд
гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын төсвийн ерөнхийлөгчийн захирагч маань хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрийнхаа хүрээнд жилдээ 100-аас 120 тэрбум зарцуулна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хүрэх үр дүнгийн хувьд нөгөө шалгуур үзүүлэлтүүдээ бид нэр хөдөлмөрийн харилцааны хүрээнд гарч байгаа маргааныг бууруулна гэдэг хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөрийнхаа нэг үр дүн болгоод оруулчихж байгаа. Тэгэд энэ хөтөлбөрийн үр дүнд хүрсэн эсгээ шалгахын тулд шүүхээр шийдвэрлүүлсэн хөдөлмөрийн маргаа зөвхөн манай салбарын хувьд. За ингээд дээшээ нэгтгэгдсээр яваад үндэсний үр дүн дээрээ нийгмийн түншлэлийн асуудал хангагдана гэсэн энэ бүх тэзүүдийн нийлбэрээр хангагдана гэсэн энэ заагураар эдийн засгийн хөгжлийн яамнаас бас оруулж ирсэн гэж ойлгож байгаа. За тэгээд шүүхийн хөдөлмөрийн хүрээнд гарч байгаа маргаан буурна гэдэг маань үндсэндээ өөрөлдвөл бас аган шатны нэгжээс ахуулаад нийгмийн түншлэлийн харилцааг сайжруулах үр дүн маань макро түвшинд нэгтгэгдэн гэж үзээд байгаа. За дундад цалин хөлсний хувьд мөн хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөр манайх ерөөсө төсвийн 7-8 хөтөлбөр л хэрэгжүүлж байгаа. Тэр хөтөлбөрүүд дээр үр дүн тавьчаад яваад байгаа. Яг шууд макро эдийн засгийн үзүүлэлт бол хөтөлбөрийн үр дүн болж орж ирэхгүйгээр болчиход байгаа. За тийм учраас ажиллагчдын цагийн дундаж цалин хөлсийг өсгөхөөр ингэж төсөөлсөн. За нийт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх цалин хөлсний хувийн жинг бол үндэсний үр дүн тал руугаа л оруулах нь зүйтэй баха гэсэн саналтай байна. За мөн түнчлэн за энэ асуултуудад хариуллаа. Баярлалаа. Индекс тооцож болохгүй юу гэсэн. Индекс тооцож болно. Гэхдээ энэ нөгөө төсвийн ерөнхийлөгчийн захирагч тодорхой хэмжээний мөнгө зарцуулж байгаа. Тэр мөнгө маань төсвийн тухай хуулийн дагуу төсвийн хөтөлбөрөөр зарцуулдаг. Нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөрлөлтийг дэмжих, хүүхдийн хөгжил хамгаалал, гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүрлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт. Тэгэхээр энэ зарцуулж байгаа тухайн жилийнхаа мөнгөндөө тухайн ондоо ямар үр дүнд хүрэх вэ гэдгээрээ төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн хувьд илүү наривчлаад явчихж байгаа учраас яг төсвийн захирагчтайгаа холбоотой үзүүлэлтийнхаа үр дүнг л энд оруулчихад байгаа. За хойдлын хэсэгт нь илүү макро үзүүлэлтүүд нь орсон гэж ойлгож байгаа. Тэгээд эдийн засгийн хөгжлийн бас илүү тайлбарлах хэрэгтэй. За дараагийн асуулт хариулт 2 номер эдийн засгийн хөгжлийн яам. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль заасны дагуу за 5 жилийн үндсэн чиглэлийг одоо дээрээс доош буюу өөрөөр хэлэх юм бол алсын 10 20 50 за урт хугацааны бодлогын баримт хүчүүдтэй нийцүүлэн нөгөө талаас бол одоо доороос дээрээс доош буюу өөрөөр хэлэх юм бол төсвийн ерөнхийлөгчийн захирагчтай холбогдох үр дүн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж оруулж ирсэн байна. За 5 жилийн үндсэн чиглэлийн 2 дугаар хавсралтын 2-1-3 дахь хэсэгт за бүтээмж гүйцэтгэл суурилсан цалин хөлсний тогтолцоог сайжруулснаар за ажиллагчдын цагийн дундаж цалин за 2024 онд 9.2 мянган төгрөг байгааг 2030 онд 17.4 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр холбогдох үр дүн зорилтуудыг шалгуур үзүүлэлтээ өөрөөр хэлэх юм бол хүрэх түвшинтэй тусгаж одоо улсын хурлд өргөн мэдүүлж орж ирсэн. За энэ хүрээндээ бол хөтөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх гэсэн үр дүн бол тодорхойлж орж ирж байгаа. За 1 минут нэмж өгье. Та нэрээ хэлээрээ тэмдэглэлд үлдэж байгаа учраас тэгээд тусгай хамгаалалттай газартай холбоотой хариултыг та өгөх нэ. Яам сүрөөрл за тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулахтай холбоотой үр дүнгуудыг бас 5 жилийн үндсэн чиглэл тусгаж орж ирсэн. За байгаль орчин одоо аж үйлчлэлийн яамтай байгаль орчны яамтай бол яг үр дүнгууд дээр нь бас тодорхойлох ажлууд бол хийгдээд явсан. За энэ дээр болохоор 5 жилийн үндсэн чиглэл дээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулж за үндсэн чиглэлийн 2 дугаар хавсралтын 6-гийн 1 дэх хэсгээр оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж за улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувийг үндсэн чиглэлийн 3 дугаар хавсралтын 6-гийн 1 дэх хэсэгт өөрөөр хэлэх юм бол 2024 онд 20.8% байгаад 24 оны одоо тоогоор суур дүнгээ бол авсан. За тэгэхээр 2030 онд бол 30% болгож өсгөнө гэдэг үзүүлэлтийг бол тусгаж орж ирсэн байна. За мөн усны их үүсвэр бүхий газар нутгийн эзлэх хувийг 49.9%-аас 60% хүртэл нэмэгдүүлнэ гэдэг үр дүнгуудыг тусгаад өөрөөр хэлэх юм бол хүрэх түвшингүүд энэ 2000 За Эрдэнэ гишүүн тодруулчаад тэгээд хариулт авъя. Эрдэнэ гишүүн тодруул. За би тэгэхээр наад нэг тусгай хамгаалалттай газрын тоог нэмэгчийн нэр нь яг ямар эдийн засгийн нийгмийн үзүүлэлттэй юм бэ гэдгийг л хэлэх гээд байна л да. Энийг нэмээд тахаар нөгөө талд нь иргэдийн бодит ажил амьдрал унаад нөгөө талд нь тэр тусгай хамгаалалттай чинь газар нутаг ойг хорхон шавьчны дээр дуусгах гээд байдаг.
Тийм асуудлууд их байгаа маа. Тэгэхээр энэ тал дээр бодороо л гэж хэлж байгаа. Дээрээс нь өмчийн эрхийн баталгааг сайжруулах гэдэг өрхийн бодит орлогыг нэмэгдүүлнэ гэдэг үзүүлэлт байна. 11%-аас 5% бууруулна гэж тавьчих. Тэгээ өрхийн бодит орлогыг 11%-аас 5% бууруулъя гэж бодож байгаа юм уу? Энэ 4-1-ийн 4 дээр. За мөн тэр дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх цалингийн доод хэмжээг 45% байхад олон улсын зохистой харьцаа гэж байгаа бол бид нэр эх тийж хэдэн жил хүрэх юм бэ? Энийг л тодорхой тавиач гэж. Дээрээс нь төсвийн урсгал зардлыг бууруулнаа 22% болгоно гэж байгаа. Тэгээ хэрвээ ийм төсвийн урсгал зардлыг бууруулнаа гэх юм бол цалин өсмөсөө чи өсгөх боломж олцоог нөгөө талдаа хомчиж байгаа байхгүй. Тэгээ хоорондоо ийм зөрчилдөөнтэй ийм асуудал чи эргээд асуудал болохгүй юу? За хариулт 2 номер. За эдийн засгийн хөгжлийн яам сүрэн орол. За үр дүнг өөрөлдөх юм бол үр дүнгийн одоо үзүүлэлт бодиттой хэсгийг бас ажлын хэсгээр давхар ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд бас давхар ярилцах боломжтой. Яг нь эдийн засгийн хөгжлийн яамнаас бол өрхийн орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой ядуурлаас урьсан сэргийлэх дээрээс нь одоо өмчийн эрхийг баталгаажуулахтай холбоотой холбогдох ажлууд бол хийгдэд бол явж байгаа. Тэгэхээр одоо энэ агуулгын үр дүнгууд бол бас 5 жил дээр тусгацсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө эдийн засгийн эрхчлөлөө хангах өмчлөгийн эрхийг баталгаажуулахтай холбоотой үр дүнгууд бол орж ирж байгаа. За 5 жилийн үндсэн чиглэлээр холбогдох үр дүнгээ тусгасантай холбогдуулаад жилийн хөгжлийн төлөвлөгөөнүүд дээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг одоо наривчлаад тусгаад явна. 11%-ийг одоо 5% болгохтой холбогдуулаад их хамгаалалтын дарга бас хариулт. Микрофоныг. За эдийн засгийн хөгжлийн яам инх амглан гишүүний асуултанд хариулъя. За би өмнөх асуултан дээр нь гарч ирсэн тэр инфляц зээлийн хүүтэй хэсгээс эхлээд хариулъя. За зээлийн хүүг бол буурах яг үндсэн шалтгааны инфляц өөрөө буурах асуудал байна. 5 жилдэр бол инфляцийг үр дүнгийн хэмжигтээ салгаж оруулсан байгаа. Эрэлтийн гаралтай инфляц энийг бол Монгол банк хариуцсан. Нийлүүлэлтийн гаралтай инфляц ялангуяа тэр дотроо хүнсний инфляц бол засгийн газар хариуцсан. Импортын инфляц дээр бол тээвэр логистиктэй холбоотой альва үнийн өсөлт гаргахгүй гэдэг асуудал байгаа. Энийг бас салбарын яамд хариуцаад явна. Ерөнхий импортын инфляц дээр бол экспортыг нэмэгдүүлэх тэгснээрээ валютын ханшийг тогтвортой байлгах асуудал байгаа. Энэ хэсгийг бол эдийн засгийн хөгжлийн яам хариуцаад явна гэд үр дүнгийн үзүүлэлтүүдэд ингэж гаргасан байгаа. За өрхийн орлогын тухайд бол төсөв талаас төрийн албан агчийн цалин болон Гүйцэж хариулах уу? 1 номер. төрийн албан агчийн цалин болон тэтгэврийг инфляцтай уялуулад нэмэгдүүлээд явна гэсэн бодлого баримталж байгаа. Энэ бол холбогдох баримт бичих хуульдаач суусан байдаг. Энэ нь бол өрхүүдийн худлан авах чадварыг муутгахгүй байх хэмжээний түвшинд нэмэгдүүлнэ гэсэн бодлоготой. Энээс цаашаа нэмэгдэх асуудал бол бүтээмжтэйгээ уялдаад илүү нэмэгдээд явхад бол хязгаарлах асуудал байхгүй. Доор хаяж нэмэгдэх хувийг л харуулсан байна. За энэтэйгээ уялдаад цаашгаа явхаар өрхийн орлого бол мөн адилхан инфляцтай уялдаад доор хаяж 5%-аар нэмэгдээд явах ийм зорилтыг л дэвшүүлсэн. Цаашаа бас нэмэгдээд явхад хязгаарлах зүйл байхгүй гэдгийг энд хэлье. Төсвийн уртсгал зардал 22% дээр хязгаарласан тохиолдолд цалин нэмж чадахгүй гэдэг асуудал байна. Энэ бол ковидын өмнө өөрөө уртсгал зардал 21-22%-тай л байсан асуудал. Сая ковидын үеэр нэлээд олон халамж тэтгэмжийн зарлууд нэмэгдээд дагаад бас өөр зарлууд ч нэмэгдээд бүр 29-30% руу дөгсөн асуудал байна. Энийг яг макро За инх болондаага тэр нөгөө инфляц гэдэг дээр хуваач хариуцна гэдээ юу хэлж бай. Чин төв банкын тухай хуулийн дээр угаасаа Монгол банк хариуцдаг үстэй. Засаг нийлүүлэлтийг нэрэлтийг нэснүүдээ. Тэгээ энийг би бас сайн ойлгосон. Гэхдээ та дараа тодруулаад дараагийн асуулт дээр ч хариулчаарай. Тэр Эрдэнэт гишүүний асуугаад байгаа тэр бас тусгай амгалтай газрын асуудал. Энд ч одоо яг 5 жилийн асуудал биш айл 90-ад онд Монгол улсны амлалт өгсөн асуудал санагдаад байна. Тэгэхээр ингээд нэлээд урт хугацаанд явж байгаа бодлого тэрийг бас тодорхой хариулчвал эдийн засгийн хөгжлийн яамнаас их зүгээр байгаад байгаа үг. Зүгээр энэ сая тусгацсан биш. Угаасаа удаан хугацаанд явж байгаа бодлого гэдгээ. За саранчлуун гишүүнийг